англи хэлний жирийн өнгөрсөн цагийн өгүүлбэрт өгсөн байрлалын томьёог одоо хийх чинь англи хэлний 5 хэлбэр гэдэг. Эхнийх нь passive form буюу батлах хэлбэр. Тэгэхээр энэ жирийн өнгөрсөн цагийн өгүүлбэрт өгсөн байрлалын томьёо жирийн одоо цагийн өгүүлбэрт өгсөн байрлалын томьёотой яг адилхан. Тэгэхээр яг их хэрэглээд үйл эзэн орно subject. Тэрний араас үйл үг нь орно. Үйл үгээс тусагдах тусагдахны араас байц орно. Subject, verb, object, adverbial modifier. Adverbial modifier. За тэд нар өнгөрсөн жил тэд нар ноднон машин худалдаж авсан гэж хэлээ. Тэгвэл тэд нар гэдэг нь they үйл эзэн. Одоо худалдаж авсан buy гэдэг үг маань жирийн өнгөрсөн цаг дээр bought гэсэн хэлбэртэй болно. Ийм хувирлалтай болно. They bought machine. A car өнгөрсөн жил буюу ноднон last year. Сайн. They гэдэг нь энэ тохиолдолд үлийн эзэн. Үйл эзнээс үйл орох ёстой. Verb bought. За тэгээд тусагдах object car adverbial modifier last year цавцаа заасан байцах шүү мэнэ. They bought a car last year. Тэд нар ноднон машин худалдаж авсан. За тэгэхээр жирийн өнгөрсөн цаг маань үүлгийн хувирлын дөрмийн болон дөрмийн бус гэсэн хувирлалтай байдаг. Buy гэдэг нь bought гэж дөрвөн бусаар хувирсан буюу ирээгүй бахнэ. За тэгвэл өчигдөр ороо би зураг татсан гэж хэлээ. Тэгвэл үйл эзэн нь I. За зураг үзэх гэдэг маань watch гэдэг үг байгаа. Watch гэдэг яраас ed гэсэн төсөөл залгана. Watched. I watched. Юг зурагт хизээ өчигдөр ороо. Yesterday evening. Yesterday evening. Би өчигдөр ороо зурагт үзсэн. Дөрмийн үйл учраас ид явчихна. За тэгээд өнгөрсөн 15 дахь жилдэр дөрмийн үйл ид явна. Батлах хэлбэр дээр дөрмийн бус үйл үнцээрээ хувирч өөрчлөгдөнө гэдэг. Ингээд заасан ба. За тэгэхээр өнөөдрийн хичээлдэр энэ өгүүлбэрт үгсүүд маань яг яаж байрлагдгийг, өгүүлбэрт үгс маань одоо яаж өргөдөж байж жирийн өнгөрсөн цаг дээрх өгүүлбэрийг бий болгох юм бэ гэдэг. Ийм өгүүлбэрт үгсийн байрлалын томьёотой хамт жишээ өгүүлбэрийг авч тайлбарлаж авч байна. За хоёр дахь хэлбэр бидний мэдэх үгүйсгэх хэлбэр байгаа. Үгүйсгэх хэлбэр гэдгийг англиар negative form. За үгүйсгэх хэлбэр яаж үүсдэг? Эхлээд subject орно. Үйл эзэн. За үйл эзнээс auxiliary verb орно. Auxiliary verb маань жирийн өнгөрсөн цаг дээр did байгаа. За тэгээд үгүйсгэж байгаа учраас not гэсэн үгүйсгсэн үг орж байгаа. За түүний араас verb буюу үйл үг. Тэгээд object тусагдах adverbial modifier байцагш орж. За нэг хараа. Эхлээд жирийн өнгөрсөн цаг дээр үгүйсгэх хэлбэр өгүүлбэрт үгсийн үгс маань одоо яаж байрладаг вэ гэвэл эхлээд үйл эзэн арах юм байна. Үйл эзнээс туслах үйл үг not гэсэн үгтэй хамтрагдана. Тэгээд үйл үг орно. Үйл үгээс тусагдах орж болно. Тусагдахын яраас байц орж болно. Байц орж болно. За тэд нар өнгөрсөн 100 бид нар өнгөрсөн 100 хөдөө яваагүй гэж лээ. Бид нар өнгөрсөн 100 хөдөө яваагүй. We didn't. Did not гэдэг төвчлөгдөд didn't болно. За did гэсэн туслах үйл араас орсон үйл үг буюу үгүйсгэх хэлбэр дээр байгаа үйл үг хуурахгүй. Тэгвэл go гэсэн үг маань infinitive form буюу
Хоёрог хэлбэр дээр байдаг. We didn't go to the countryside. We didn't go to the countryside. Өнгөрсөн зам. Last summer. За өнөглөг орчуулбал бид үеийн эзэн маань бид нар байна. За үүний араас үгүйсгсэн туслах хууль маань did байна. Тэгэд not гэсэн үг ороод тавчлагдсан contraction гэж ярьдаг. We didn't. За дараа нь үйл үг нь байна. Go. We didn't go. Бид нар яваагүй. За to the countryside last summer гэдэг нь хоёр байцагш орсон. Хаашаа хизээ. За тэгвэл одоо энэ тусгатхан байхгүй гэж болно. Тусгатхан байхгүй байцагш өгүүлбэртэй. Байцагш өгүүлбэр хоёр ах. Хөдөө last summer өнгөрсөн зам. За монголны орчуулбал бид нар өнгөрсөн зам хөдөө яваагүй. We didn't go to the countryside last summer. All right. За тэгвэл цаашаа явлаа. Тэр эмэгтэй үүнийг угаагүй гэжлээ. Тэр эмэгтэй үүнийг угаагүй. She didn't wash it. За she гэдэг нь үйл эзэн did not туслах үйл үг did байна. Not үсэлбэр нараа төвчлөгдсөн байна. Дараа нь үйл үг нь wash. She didn't wash object орж иж байна. It. She didn't wash it. Тэр эмэгтэй үүнийг угаагүй. She за одоо энэ араас одоо орсон үйл өгнүүдийн хувиргаад нөгөө өгүүлбэрт үгсийнхаа өгүүлбэр одоо энэ өгүүлсэн хэлбэр дээр өгүүлбэрээ өөр юм болгож хийжлээ гэвэл нь үйл өгнүүдийн сольж тухайн өгүүлбэрт байгаа өгнүүдийн сольж өөр юм болгож болно гэдэг чинь зааж байгаа. Өөрөөр хэлбэл одоо тэр эмэгтэй ирээгүй гэж хэлвэл she didn't come. Тэр эмэгтэй яваагүй гэж хэлвэл she didn't go. За тэр эмэгтэй худалдаж аваагүй. She didn't buy it. Гэх мэтэр ингээд нэг өгүүлбэрийг олон дахин хэлж өөр юм болгож дадлага хийх хэрэгтэй. За ингээд үүссэн хэлбэр маань яаж бүтдэг юм бэ? Үүссэн хэлбэрт байгаа өгүүлбэрүүд үүссэн хэлбэрийн өгүүлбэр дотор байгаа үгнүүд маань хэрхэн байрладаг вэ гэдгийг гаргаж ирлээ. Гурав дахь хэлбэр. Гурав дахь хэлбэр байна. Ерөнхий асуулт. Ерөнхий асуулт. Ерөнхий асуулт гэдгийг англиар general question. General question гэдэг нь ерөнхий асуулт гэсэн үг. За, өмнөх хичээлүүдээр үзчихсэнчлэн туслах хуулбар эхлээд yes no гэсэн хариулт шаарддаг асуултуудыг ерөнхий асуулт гэж хэлж байгаа. Туслах хуулбар эхлээд yes no гэсэн хариулт шаарддаг асуултуудыг ерөнхий асуулт гэнэ. Тэгвэл одоо ерөнхий асуулт маань хэрхэн бүтдэг юм бэ? Ерөнхий асуултанд дотор байгаа үгнүүд маань яаж байрладаг юм бэ гэдгийг одоо бүгдээ хамтдаа гаргацгаая. Туслах хуулбар эхлэнэ гэдэг чинь auxiliary verb эхлэх гэсэн үг. Өөрөөр хэлбэл өгүүлбэрийн эхэнд auxiliary verb буюу туслах хуулбар орно. За араас нь үүлийн эзэн орно. За тэгээд үйл үг орно. Тусагдхан орж болно. Тэгээд байц орж болно. Монголчууд туслах үйл үг, үүлийн эзэн, үйл үг, тусагдхан, байц. За ийм дараалал байна. Өөрөөр хэлбэл энэ бол жирийн өнгөрсөн цаг ерөнхий асуултан дээр үгнүүдээ яаж байрлуулдаг юм бэ? Жирийн өнгөрсөн цагийн ерөнхий асуултын өгүүлбэрт үгсүүд маань хэрхэн байрладаг вэ гэдэг ийм томьёог томьёолчилж үзүүлсэн байна. Did. За
За тэгвэл тэд нар байшингаа зарсан уу гэж асууя. Тэд нар байшингаа зарсан уу? За тэгвэл туслах бүлэг нь дид гэсэн туслах бүлэг байна. За дид гэсэн туслах бүлгээс үйл хийсэн орно. Энэ тохиолдолд тэд нар гэдэг үйл хийсэн байна. They. За зарах гэсэн үг байна. Түрүү худалдаж авахыг buy гэжсэн бол зарах гэвэл sell. Did they sell гэдэг нь тэд нар зарсан уу гэсэн. Өөрөөр хэлбэл үйл хийсэн өгүүлэгдэхүүн үйл үг ороод өгүүлбэр мэн бүтэж байна. За одоо нэмэлт гишүүд болох тусагдхууныг орчуулж байна. Байшингаа. Байшингаа. За хамаатуулж байгаа учраас their house. За ингээд өгүүлбэрийг бүтнээр нь орчуулвал тэд нар байшингаа зарсан уу гэж байна. Зарсан уу. Сануу нөгөө орчуулга маань сан гэж орчуулагддаг. Сан, сануу, аагүй, самбэ. Самбэ. За тэгвэл дараач өгүүлбэр. Энэ авч байгаа үйл өгнүүд маань хоёр үйл үг буюу дөрмийн үйл үг, дөрмийн бус үйл үг. Дөрмийн үйл үг, дөрмийн бус үйл үг гэдэг ингээд яваад байна. За энэ дөрмийн бус үйл үг, дөрмийн үйл үг, дөрмийн бус үйл үг, дөрмийн үйл үг. Дөрмийн бус үйл үг дээр одоо ерөнхий асуултан дээр жишээ авсан байна. За тэгвэл одоо дөрмийн үйл үг буюу regular verb дээр жишээ нэг явчихсан. Та өчигдөр оройн хоол хийсэн үү гэж асууя. Та өчигдөр оройн хоол хийсэн үү? За та хоол хийсэн үү? Хоол хийхгүй л did you cook? Did you cook? Оройн хоол. За татгсан байна. Яг ямар хоол вэ гэдэг нь. Оройн хоолыг dinner. Did you cook dinner? Та оройн хоол хийсэн үү? За өчигдөр та өчигдөр оройн хоол хийсэн үү? Өчигдөр гэвэл yesterday evening. За нэг үлрэг бүтнээр орчуулъя. Та өчигдөр оройн хоол хийсэн үү гэж. Did you cook dinner yesterday evening? За ингээд дөрөвдүгээр нь ялгах асуулт. Ялгах асуулт гэдгийг англиар disjunctive question. Disjunctive question. Disjunctive question гэдэг нь ялгах асуулт гэсэн үг. Ялгах асуулт. За ялгах асуулт гэж яг ямар асуултыг хэлээд байгаа юм бэ гэхээр хоёр юмыг хооронд нь ялгах зорилгоор асууж байгаа асуултыг ялгах асуулт буюу disjunctive question гэнэ гэдэг. Өмнөх жилүүд дээр бас үзснийг санаж байгаа. Ялгаж байгаа хоёр үгийн дунд or гэсэн холбоос үгийг хэрэглэнэ. Ялгаж байгаа хоёр үгийн дунд or гэсэн үгийг хэрэглэнэ. За жишээлбэл та англиар ярьсан уу? Эсвэл германаар ярьсан уу гэж асууя. Did you speak English? Did you speak English or German? За. Гэсэн холбоос үг байна. Англи хэл, герман хэл хоёрыг хооронд нь ялгасан байна. Өгүүлбэрийг бүтнээр нь орчуулвал та англиар ярьсан уу? Эсвэл германаар ярьсан уу гэж.
За ялгах асуултыг энэ томьёолох шаардлагагүй. Хэрвээ томьёолох хүрвэл одоо өгүүлбэр дотор орж байгаа гишүүн болгоныг томьёолжсон ийм өгүүлбэр төгссөн байдлын томьёо гаргаж болно. Жишээлбэл үүлийн эзнийг асууж ивэл subject or subject гэж асууна. Жишээлбэл одоо Mike ирсэн үү? Jack ирсэн үү гэж асууя. Did Mike or Jack come? Өөрөөр Mike, Jack хоёрыг ялгаад асууж байгаа. Үйл үгийг нь асууж байна. Үйл үгийг. Үйл үгийг нь асуувал өгүүлбэр төгссөн байрлалын энэ томьёонууд нь адилхан боловч verb or verb гэсэн ийм нэмэлт харьцуулах гэж байгаа. Жишээлбэл та сурдаг байсан уу, ажилладаг байсан уу гэж асууя. Тэгвэл did you study or work? Өөрөлдвөл study, work гэсэн хоёр үйл үгийг ялгаж байна. За бидний авсан жишээ өгүүлбэр дээр object-ийг ялгасан байна. Did you speak English or German? Та англиар ярьсан уу? Эсвэл германаар ярьсан уу? Энд дээр object or object. Өөрөөр хэлбэл энд байгаа өгүүлбэрт өгсөн байрлал нь ерөнхий асуултад адилхан боловч ялгаж байгаа хоёр үгэн дээр нь л о гэж аваад тэр зүгтгөрөөр нэмчихнэ. За жишээлбэл энэ дээр харъя. Auxiliary verb нь did байна энэ өгүүлбэр дээр. Дараа нь үеийн эзэн байх ёстой. Subject нь юу вэ? Дараа нь verb байх ёстой. Verb нь speak байна. За одоо object ялгаж байна. English or German. English or German буюу object or object. За тэгээ хэрвээ хүсвэл байц хийж болно. Байцыг байлгаж болно гэсэн үг. За юм. Ингээд бүдрээ ерөнхий асуулт, ялгах асуулт. Хоёрыг гаргалаа. За 5 дугаарх нь. 5 дугаарх нь бидний мэддэгчлэн тусгай асуулт байна. Тусгай асуулт. Тусгай асуултыг англиар special question. Special question гэж хэлдэг. Асуух үгээр эхэлсэн асуултыг special question буюу тусгай асуулт гэж хэлж байгаа. Асуух үгээр эхэлсэн асуултыг. За тэгвэл одоо энэ тодорхойлтын дагуу өгүүлбэрт төгсөө байрлуулах томьёогоо бүгдээ хийцгээе. За асуух үгээр эхэлж байгаа учраас мэдээж question word өгүүлбэр эхэлнэ. Question word. За түүний дараа auxiliary verb орно. Өөрөлдөл тослох хуулбар орж байна. Тослох хуулбараас үүлийн эзэн орно. Subject нь орж байна. Үүлийн эзнээс verb буюу үйл үг орно. За мөн тусгатхан орж болно. Бас байц орж болно. За ингээд тусгай асуултын өгүүлбэрт өгсөн байрлалын томьёо гараад ирлээ. Одоо тэгвэл яг энэ өгүүлбэр дэх өгсөн байрлалын томьёон дор үгнүүдийг нэг нэгээр нь урьж өгүүлбэр гаргаж ирээ. Өгүүлбэр. За ямар өгүүлбэр авах вэ гэвэл та энэ тухай яаж мэдсэн юм бэ гэж асуужсэн үгээрээ. Та энэ тухай яаж мэдсэн юм бэ? За тэгвэл яаж буюу how гэдэг асуулт нь эхэндээ орж ирнэ. За тэрний дараа харахад нөгөө туслах хуулбар орчиж байгаа. Жирийн өнгөрсөн цагийн туслах хуулбар нь мэдээж did гэсэн туслах хуулбар байх нь ойлгомжтой. How did. За одоо та энэ тухай яаж мэдсэн бэ гэхээр subject буюу үүлийн эзэн энэ тохиолдолд юу гэсэн үг орчиж байгаа. How did you? Одоо үйл үг байна. How did you know? Та яаж мэдсэн юм бэ гэж. За ингээд ерөнхий өгүүлбэр нь гараад ирж байгаа. Та энэ тухай яаж мэдсэн? Та яаж мэдсэн бэ гэж. За одоо тусгах нь юуг мэдсэн? Энэ тухай. About it. How did you know about it? Та энэ тухай яаж мэдсэн бэ гэж. За ингээд тусгай асуулт нь гараад ирж байгаа. За тэгвэл тусгай асуултанд орсон өөр нэг өгүүлбэр
түгээмэл хэрэглэгдэг, түгээмэл асуугддаг. Та хаана ажилладаг байсан бэ гэсэн өгүүлбэрийг бүгдээ хийж үзье. Та хаана ажилладаг байсан бэ? Хаана гэдэг асуугын эхлээд орж байгаа. Where. За тэрний араас мэдээж үйл үг туслах хөлөг нь орж ирнэ. Жирийн өнгөрсөн цаг туслах хөлөг нь did. Where did. За одоо subject буюу үүлийн эзэн хэрэгтэй. Тэгэхээр энэ тохиолдолд үүлийн эзэн маань та, you гэж орж иж байна. Одоо үйл үг нь орж байна. Үйл үг нь work. Where did you work? Where did you work? Орчуулбал та хаана ажилладаг байсан бэ? Мөн та хаана ажилласан бэ гэж орчуулагдаж болно. За энэ ажилладаг байсан бэ, ажилласан бэ гэдэг нь хоёр өөр утга илэрхийлж байгаа. Ямар хоёр өөр утга илэрхийлээд байгаа юм бэ гэхээр нэг нь урд нь хаана ажилладаг байсан, өмнө нь хаана ажилладаг байсан. Өнгөрсөн тодорхой нэг цаг хугацаанд өнгөрсөнд болсон үйл явдлын тухай ярьж байгаа. Та хаана ажилладаг байсан бэ? Өнгөрсөн цаг давтагддаг байсан үйл явдлын тухай. Зүгээр where did you work гэж орчуулбал та хаана ажилласан бэ гэдэг нь өнгөрсөн дууссан үйл явдал. Өчигдөр бид нар ажил хийсэн. Өчигдөр би ажилласан. Тийм үү? Та өчигдөр яг хаана ажилласан бэ гэвэл where did you work гэсэн утганд орчиж байгаа. Энэ утгын наривчлал нь хэзээ гарчихгүй гэхээр тухайн өгүүлбэр дотор байгаа үгнүүд нь тэр утгыг илэрхийлж болно. Where did you work before? Та өмнө нь хаана ажилладаг байсан бэ? Okay. Where did you work yesterday? Та өчигдөр хаана ажилласан бэ? Өөрөөр хэлбэл өнгөрсөн цаг давтагддаг явсан байсан үйл явдал байна уу? Эсвэл зүгээр өнгөрсөн дууссан үйл явдлын тухай ярьж байгаа үгдгийг тэр хэрэглэж байгаа үгээс нь бид нар харж ойлгож мэдэж авч болох нэ. За ингээд англи хэлний 5 хэлбэр маань гараад ирлээ. Энэ 5 хэлбэр маань юу гэхээр passive form, passive form батлах хэлбэр. Negative form үгүйсгсэн хэлбэр. General question ерөнхий асуулт. Disjunctive question ялгах асуулт. Special question тусгай асуулт. За тэгэхээр дөнгөж сая бид нар юу үзэж юу ойлгож байгаа гэхээр жирийн өнгөрсөн цаг маань энэ 5 хэлбэрт жирийн өнгөрсөн цагт байгаа өгүүлбэрүүдийн үгнүүд нь хэрхэн байрладаг юм бэ? Энэ хэлбэрүүдэд. Үгийн байрлал буюу үгийн дараалал нь ямар гэдэг юм бэ гэдгийг томьёолж тэр томьёолсон томьёоныхоо дагуу өгүүлбэр байгаа үгнүүдээ өрөөд өгүүлбэрээ гаргаж ирж байна. Ойлголоо. Тэгэхээр англи хэлийг анхаарч сурч байгаа хүмүүс маань энэ өгүүлбэрт өгсөн байрлалыг маш сайн анхаарч, маш зөв байрлуулж, маш зөв илэрхийлж сурвал англи хэлээр зөв бодож, зөв сэтгэж, зөв бичиж, зөв орчуулж сурна гэсэн. Тэгэхээр энэ бол их ажил багталтай зүйл юм байгаа юм да. За тэгээд өмнөх хичээлдээ харьцуулж харахад жирийн одоо цаг өгүүлбэрт өгсөн байрлал нь яг ийм хэлбэртэй байсан. Өөрөөр хэлбэл жирийн одоо цаг, жирийн өнгөрсөн цаг хоёрын өгүүлбэр дэх үгсийн байрлалын томьёол адилхан. За мэдээж үйл үгийн хувирлал нь өөр. Яагаад вэ гэхээр хоёр өөр цаг учраас. Жирийн одоо цаг дээр тэд нар машин худалдаж авдаг. Тэгвэл they buy хоёрхгүй орж ирнэ. Би зурагт үздэг гэвэл I watch. Жирийн өнгөрсөн цаг учраас buy гэдэг нь bought болоод байгаа. Watch гэдэг нь watched болоод байгаа. Тэгэхээр ер нь үйл үгийн хувирлыг цаг гинэ гэдээ ойлгож болно ерөөхдөө. Тухайн үйл үг маань хувираад цагийг үүсгэдэг байна. Цагийн утгуудыг илэрхийлдэг байна. За ингээд 5 хэлбэр. Positive, negative, general, disjunctive, special. За энэ дэр бас нэг юм байна. Тусгай асуулт маань нэг биш 3 янзын тусгай асуулт байдаг. 3 янзын тусгай асуулт. За тэгвэл одоо үлдсэн 2 тусгай асуултын тухай бүгд үзэж байна. За энэ бол тусгай асуултын эхний хэлбэр нь. Нэгдүгээр хэлбэр нь ямар байсан бэ гэхээр
question word, auxiliary verb, subject, verb, object, adverbial modifier гэсэн ийм байрлалтай, дараалалтай байсан байна. За тэгвэл хоёр дахь хувирлал нь. Тусгай асуултын хоёр дахь хувирлал нь юу гэхээр үүлийн эзнийг асуудаг. Үүлийн эзнийг асуудаг. За үүлийн эзнийг асуудаг 3 асуулт байдаг. 3 асуулт. За ямар 3 асуулт вэ гэхээр who, whose, which, of you. За орчуул бол who, хэн, whose, хэний, which of you, та нарын хэн чинь. Та нарын хэн чинь. За эдгээр 3 асуултын араас үйл үг нь шууд орж ирдэг. Шууд орж ирэхдээ үйл үг нь хувирна. Дөрмийн үйл үг ид явна. Дөрмийн мөс үйл үг үндсээрээ хувирна. Жишээлбэл одоо өнөө right нь wrote болно гэдэг шиг. Өөрөлдөл irregular verb, irregular verb байна. За ингэж өгүүлбэрт үгсийн байрлал маань юу subject буюу үүлийн эзнийг асууж тохиолдол ийм байрлалтай байна гэсэн. За одоо энийг харж аваад бүгд өгүүлбэр зохиож үзье. Хүүгийн араас үйл үг нь шууд хуурч орчно. Хуурч орчно. Хэн тамхи татсан бэ гэж хэлвэл who smoked. За smoked үгийн араас smoked үн дөрмийн үйл учраас ид явчихаа. Ид. Who smoked? Хэн тамхи татсан бэ? Хэн тамхи татсан бэ? За хэний хүү ном бичсэн бэ гэжлээ. Хэний хүү ном бичсэн бэ? Хэний хүү ном бичсэн бэ гэж хэлвэл whose son одоо бичих гэдэг үг маань хойно ид явдаггүй дөрмийн бус үйл учраас ийм хэлбэрт орж иж байгаа. Whose son wrote? Юу бичсэн? Ном. A book. Хэний хүү ном бичсэн бэ? Хэний хүү ном бичсэн бэ? За 3 дахь хэлбэр. Та нарын хэн чинь? Та нарын хэн чинь? За та нарын хэн чинь өндөг эзсэн бэ гэсэн үгээр авч үзье. Та нарын хэн чинь гэдэг англиар which of you. За одоо идэх гэдэг үг маань. Идэх гэдэг үг маань үнсээр хувирдаг. Өөрчлөгддөг. At юу гэсэн өндөг. Өндгийг англиар egg гэж хэлдэг. Egg. За which of you ate an egg? Та нарын хэн чинь өндөг идсэн бэ? Та нарын хэн чинь өндөг идсэн бэ? За энэ. За тэр хоёр дахь тусгай асуултын хоёр дахь одоо хувилбар нь үүлийн эзнийг асууж тохиолдол ийм дараалалтай, ийм байралтай байна. Тэгвэл одоо бүгд энийг харж аваад өгүүлбэр дэх үгнүүд маань чухам яаж байрлаад байгаа юм бэ гэдгийг одоо энэ өгүүлбэрт өгсөн байрлалын томьёогоо гаргаж ирж бүгд ойлгож авъя. За эндээс харахад эхлээд question word орж байгаа. Энэ тусгай асуулт учраас. За тусгай асуултын араас үйл үг орчиж байгаа. Үйл үг. За үйл үг маань нөгөө дөрмийн болон дөрмийн бус гэсэн хоёрын цагаан мэдээж хувирна. Энэ дээр харагдаж байна. За тэрний дараа тусагдхан орж болно. Тусагдхан.
Whose son wrote the book? Юу бичсэн? Номыг бичсэн. Which of you ate an egg? Юу гэсэн? Ундаг гэсэн. Ундаг. За тэгвэл тусгатхан орж болно. А мөн adverbial modifier буюу байц орж болох нэ. Байц орж болно. За ингээд хоёр дахь тусгай асуулт маань үүлийн эснийг асуусан тохиолдолд өгүүлбэр дэх үгс маань ингэж өөрчлөгддөг юм байна гэдгийг энэ өгүүлбэрт өгсөн байдлын тамианаас харж болно. Өөрөөр хэлбэл нэг дахь хувилбар хувирал, хоёр дахь хувилбар хоёр өөр юм байна гэдгийг бүгд эндээс хараад аваарай. Нэгдүгээр нь хоёр дахь нь. За гурав дахь нь. Гурав дахь нь бол тусгатхууныг асууж байгаа. Тусгатхууныг асуудаг. Тусгатхуун. Тусгатхуун гэдэг маань object. Object-ийг асууж байгаа. Object-ийг асуудаг ерөөсөө ганцхан асуулт байна гэж ойлгож байна. Энэ бол which. Which гэдэг нь ямар гэсэн үг. Ямар. Which. Ямар. Which. За та ямар компьютер ашигласан бэ гэж асууя. Тэгвэл ямар гэдэг яраас компьютер гэдэг үгээр орно. Which computer did you use? Which computer did you use? За энэ анхаарах нэг зүйл байгаа. Ямар гэдэг үгээр яраас object нь шууд орчихно. Жишээлбэл which computer, which TV, which language. Та ямар хэлээр ярьсан бэ гэж хэлвэл which language did you speak? Та ямар дар суусан бэ гэж асуувал which wine did you drink? За тэгвэл энийг харж байгаад өгүүлбэрт өгсөн байрлалын томьёог нь гарч ирээ. Мэдээж эхлээд тусгай асуулт учраас асуугүйгээр эхэлж байгаа. Question үгээд. Тэрний дараа шууд object орж байна. Эндээс харахад object орж байгаа. За тэгээд auxiliary verb буюу туслах үйл үг. Тэгээд үүлийн эзэн үйл үг. Тэгээд байц орчлоо. Байц. За тэгэхээр дахиад харвал эхлээд асуух үг нь орж байна. Асуух үгний араас шууд тусгатхан орох юм байна. Юг object буюу тусгатханыг асууж байгаа тохиолдолд. За тэгээд тэрний дараа туслах үйл үг, үүлийн эзэн, үйл үг, байц гэж орж болох нэ. За ингээд жирийн өнгөрсөн цаг маань 5 хэлбэрүүдэд хэрхэн байрладаг тухай өнөөдрийн хичээлээр бүгдээ үзлээ. Өнөөдрийн хичээлийн гол анхаарах зүйл маань өгүүлбэрт үгсүүд маань хэрхэн байрладаг вэ гэдгийг маш сайн анхаарад одоо ингээд жишээ багш нь аваад утсан байж байгаа. Энэ жишээнүүдийг одоо олон жишээ болгоод өгүүлбэр дотор байгаа үгнүүдийг нь солиод өөрөөсөө асуугаад өөртөө хариулаад ингэж ажиллах юм бол та жирийн өнгөрсөн цагийн анхаарч нэмэлтгийг маш сайн эзэмшнэ гэсэн үг. За ингээд боломжлолсоор асуулт хариултанд орцгоё. За ирсэн сэтгэлүүдээ уншъя. Баярлалаа гэж байна.
За энэ хадгалаараа гэдэг дээр өмнөх хичээл дээр өгсөн тайлбарлсан байгаа. Сонор хилэн CGM гэсэн вебсайт руу орвол одоо өнөөдөр 15 дахь хичээл, 16 дахь хичээл маань орсон байж байгаа. За мөн Icon News гэсэн одоо хуудас руу орж бас харж болно. Сонор хилэн зайны сургууль гэсэн хуудас байгаа. Энд хадгалагдаж байгаа. Мөн YouTube руу орж бас харж болно. Хадгалах уу гэж байна. За энэ хадгалах уу гэдэг дээр маш их асуултууд ирж байна. За баярлалаа, ажилд нь амжилт хүсье гэсэн ийм сэтгэлүүд ирсэн байна. 12-оос 15 дахь хичээлийг YouTube дээр тавиад өгөөч. YouTube дээр байж байгаа Сонор хилэн CGM гэсэн вебсайт руу ороод тэр YouTube-ийн icon дээр дарж орох тэр YouTube-ийн одоо YouTube дээр бүх хичээлүүд байж байгаа, хадгалагдаж байгаа. Тэгэхээр 12-оос 15 дахь хичээл маань бас тэнд тавигдсан байгаа шүү гэдгийг хэлье. Зэвэр асуух юм бол явуулаад байгаа манайхаа. Хичээлээ YouTube сайт тавьж өгөөч. Тэн дээр сургалт явагддаггүй гэж байна. За энэ Сонор хилэн англи хэлний төв гэсэн юм төв байдаг манай төв. Сар болгон эсэлтэд авдаг. За дараагийн эх сарын эсэлтүүд маань 3 сарын 6-нд эхлэх гэж байгаа. 3 сарын 6-нд манайх бүтэн өдрийн анги байдаг. Бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги, бүтэн өдрийн гүнзгийрүүлсэн анги, мөн цагийн өргөн сонголтууд байдаг. Өглөө 6 цаг 15 минутанд одоо би өөрөө хичээлээ ордог ийм ангиас эхлүүлээд ороо 10 цаг 30 минут хүртэл ордог ийм цагийн өргөн сонголтууд байгаа. Өөрөөр хэлбэл та өглөөний 6:15-д ирж суралцаж болно. 10:30-д ирж суралцаж болно. 12:30, 14:30, 16:30, 18:30 гэсэн ангиудаас сонголтоо хийгээд та суралцах боломжтой. Мөн ажил амьдралаа сайн зохицуулж чадвал англи хэлийг үнэхээр сайн сурах гэсэн зорилго өртөлж байвал манай бүтэн өдрийн ангийг сонгож суралцаарай. Бүтэн өдрийн анги маань эрчимжүүлсэн анги болон гүнзгийрүүлсэн гэсэн юм хоёр анги байдаг. Эрчимжүүлсэн ангид анхаач нас нэглүүлээд анхан, завсар, дунд, агсан дунд гэсэн дөрвөн түвшинг дуустал нь заадаг. Мөн бүтэн өдрийн гүнзгийрүүлсэн анги нь бол Upper Intermediate, Advanced гэсэн хоёр түвшинг зааж та бүхэнд англи хэлийг эзэмшүүлдэг ийм онцлогтой ангиуд байдаг. Манай төв Инх тайвны гүүрний зүүн талд, паркийн баруун талд Park Place гэсэн шинээр баригдсан шилэн офисын 6 дахь орд байрладаг. За ингээд өнөөдрийн хичээлийг энэ хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байж бидний хичээлийг үзэж бидний хичээлд оролцсон та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн 5 дахь өдрийн Баасан гарагийн 13 цаг хүртэл түр баяртай анхаарал тавьсан баярлалаа.